байна. За одоо бүгдээрээ нэг бичлэг үзье. Юуг харуулсан ямар бичлэг вэ? За улаанаар ямар өнгө шатдаг вэ? Хийтэй тий. За зүгтээ. Шараар натрий. За ногоон туяатай юу вэ? Баари. За өөр бас энэ ямар өнгө? Юуны? Юуны ямар? Калиум. За тэгээд улаан өнгийн дөөлөөр кальциум шатдаг. Ногоон өнгийн дөөлөөр бас зисиум бас шатдаг. Зисиум. За ингэж бид нар юу харагдав та нар? Дэлхний. За одоо дараах яамуудыг ашиглаад томьёо зохион явуулсан аашиг. Моонтэй байгаа. Томьёо зохион. Юу цаасан дээр маана. Ямар боломжит томьёо байна? Багуудтай нэр бодсон. Багтаа ямар нэр өгмөрөө? За энэ бааны эсүүд дөрөв. Танах кофром эсүүд дөрөв. Танах натрий аргентин болов. За яаж хавтдаг вэ? За энэ нэгдүгээр томьёо зөв болчих. Магний эсүүд дөрөв. Бид хараарай. За зөв байна. Натрий болоо. За гурван томьёо гурлаа зөв байна тий. За энийг хэсгийг харъя. Натрий болоо таашаа. Энийг яг адилхан байна уу? Яг адилхан байна тий. За тэгтээ. Энийг хайж уу. За бас адилхан болчихчих. За тэгвэл та нар ерөөсөө гурван адилхан болсон гэдэг чинь гурван томьёо зохиосон гэсэн үг тийм үү? За тэгвэл өөр ямар боломжит хөвлөр байна? Өөр энэ юмуд хооронд за хэлээрэй тэгвэл. За натрий та нар юутай холоостой. За натрий өөр юутай нэгдэж болох уу? Ясуу дөрөвтэй. Өөр натрий йодтой нэгдэж байна. Дараа калий холоостой калий ясуу дөрөвтэй. За дахиад магний юутай? Ясуу дөрөвтэй магний холоостой магний йодтой. Тэгвэл нийтдээ хэдэн боломж яж вэ? 9 боломж яасан байна. Эсвэл та нар яг л гурваныг адилхан 3 гэж 3 боломжийг яасан тийм үү? За одоо би ингэж бичиж хандаа ингэж. За эхний хэсгүүд нь юунууд вэ? Одоо энэс харахад натрий, кальций, калий гэх энэ гурван ямар нэмэгтэй байна. Энэ гурван тэгвэл нь штэ. Юу нэг натрий ямарсан нэгтэй гэлээ? Нэмэг болоо. Тэгвэл энэ нэмэгч нэгтэй оныг юу гэж нэрлэдэг юм бэ? Кальциум тийм ээ. За зөвхөн сайн байна. Хасагсан нэгтэй оныг анион гэж нэрлэдэг. Тэгвэл бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв бол ерөөсөө энэ кальциум анионыг
Яаж таньдимэг аргыг судлах хэрэгтэй. За тэрнээс өмнө багш ашиг хуудас гараана. Энэ дээр гарч тавиад тэгээд сүйд нь дэвтэр сувч авчирч чимэд. Нэг өндөө тааны дэвтэр авах гэсэн. Эцэг нэг. За багшиг гараа. Өнөөдөр сэлбэр юу авах вэ гэж. Анианик таны арга гэсэн хэсэг. Жон анианик таньхаа. За өнөөдөр бидний хичээлийн зорилго юу вэ? Юу аах вэ? Туршилтын арга качаба анианик таних хэрэгтэй. Одоо туршилт хийгнэ шүү дээ. За тэгэхэд бол нэгдүгээрт нь зорилт юу гэхээр нэгдүгээрт нь та юу таних хэрэгтэй? Дараа. За ингээд качан анианик танилаа. Одоо юу таних гэсэн үг вэ? Ямар бодлогыг нь тогтооно гэсэн үг аана шүү дээ. Жишээлбэл нэмэгч зэнэжтэй яваад хасгацсан. Энэ хоёр нийлээ юу хүйснэ гэсэн үг вэ? Нэг бодчих хүйснэ гэсэн. За дараа. Яаник таних? Бусад аргуудтай танилцсан байна. За туршилт хийгээд бол яах ёстой вэ бид нар? Нэгдүгээрт нь багш. За зааврын дагуу ажиллана. Дараа нь уруу шилжих зэрэг хариулах. Уруу шилжих яаж хийх ёстой вэ? Гуравны хоёр хэсэг тавьчих ёстой. Уруу шилжих яаж чадах ёстой вэ? Хаашаа хөнгөө тал руу. За спешнэнтэй яаж За зөвхөн таглаагаар таглана. Нэг ингээд нөгөөдийг асууж болохгүй. За нэг дингээр нөгөөдийг асууж болохгүй. За одоо бүгдээрээ ажлын утсан дээр ажиллаараа туршилтанд хэрэглэдэг багж материалаа сонгоно. Түн байргүй нэг үзэгдэлтэйгээр чагтаар тэмдэглээ. За хоорондоо ярилцаад чагтаар тэмдэглээ авшиг. Багаараа ярилцсан. Найруугүй юу гэдэг ашлтан чагтаар тэмдэглэдэг. За байна уу? За одоо энэ зааврын дагуу туршилтаа хийнэ. Дараагийн схемийн дагуу туршилт хийн. Хөөрөөд байж. За дээд хэлээс ирээ сонгоод аваа. 1 2 гэх 2 гэж угаалсан дээрээс 1 2 1 1 гэсэн. За ажлын хуудас дээр ажиллаж байгаа хэвээр ингээд зүгнээрээ гэсэн юм байгаа. Суд бол 1 оноо, дунд бол 2, сайн бол 3 гэж өөрсдийгөө үнэлэн заяа. Одоо чи сая жишээлбэл энэ туршилтанд хэрэглэдэг материалаа сонгож чадсан уу юу гэж. Хэрэв чи зөв сонгож чадсан юм бол 1 3 оноо тавиад томьёо зөв захиад чадсан юм чинь бүх 3 тавиад гэж ингээд өөрсдийгөө түгнээд яваад байгаа заяа. За туршилтаа хийлээ. Заавар уншаад ажлын утсан дээр чинь бас заавар бичиж өгсөн байгаа.
За шарт өнгөсөн юуны харж байна. Аргентон яадаг байж. За тэр сайн байна. За одоо би нэг асуулт асууя. Энэ юу вэ? Ундаа. За. Ямар үзэгдэл ажилтдаг төсмө хараараа заяа. Яасан бэ? Яасан? За яагаад гэж аа? Тайлбарлаарай. За. Та нар юу гэж бодож байна? Сая ямар үзэгдэл ажилтдаг вэ? Нөгөө нүүрсшлийн нүүрс учраас. Тэр нь яасан? Тоо учраас нөгөө жоохон сэрэгжүүл хийлэрсэн гэж. За энийг хийж өгсөн байх нь шүү дээ, тийм ээ? Тэгээд сая яав? Хийлэрсэн. Сая одоо энэ цацшлыг ямар үзэгдэл хийж өгөх вэ? Хий алгарч байгаа үстэй. Хий алгарч байгаа үстэй. Та нар өндөө ууж ингэж хэлсэн үү? За тэгээд хийж үлсэн гэдэг чинь юугаар хийж үлсэн гэсэн үг үлээ? Юу зүйлийг хийгээд хийж үлсэн байх юм шүү дээ. Тэгээд юу ялгарч байгаа гэсэн үг үү? Хий ялгарч байгаа шүү дээ. Тэгвэл хий ялгарч байгаагаар нь бас тухайн ионыг таньж болдог. Жишээлбэл CO2 ялгарч байна гэдэг чинь сая энэний найрууд карбонат ион байжээ гэсэн үг. Ингээд ионыг таних бас нэг арга бол юу байх вэ? Хий ялгаруулах арга байна. За одоо дахиад багшаа гарч гараа. Энэ самбар цаасан дээр бичсэн юм таамж харагдаж байна уу? За энэ дээдний нэг цайвар ноон өнгөөр нэг 11-ийн а хийм гэсэн байна тий. За энийг харж байгаарай. За яа. Тодорчлаа тийм үү? За яасан гэж бодож байна? Яасан гэж бодож байна? 11-ийн а ингээд ямар өмтэй болов? За нугаан хөхт буяа та. Амжилт төсөө гэдэг нь шар улаан өнгө байгаа. За та нар аваад үзэж явах. Улаан өнгө байгаа амжилт төсөө. За сая энд юу явуулсан бэ гэхээр ийм урал явуулсан байна. За энэ би анх бааштай шар тусан давс гээд ийм боцоор 11-ийн а хийм явчихсан. Тэр нэг жоохон цайвар ногоонд өнгөтэй. А нөгөөх нь болохоор калин ардаанид гэдэг боцоор бичсэн. Энэ бол өнгөө байс. Доотлого юу ч харагдахгүй байсан шнэ. Тэрийгээ би яасан гэхээр ферм 1-3 буюу төмрийн холоридын уусантай шүшиж өгсөн. Энэ ферм холор 3 ямар өнгөтэй байдаг вэ? Шар. Зэв штэ тийм ээ, бор шар өнгөтэй. Тэргээр шүшиж өгсөн чинь нэг асандаа энэ ионууд яасан гэсэн үг ээ. Хоорондоо уралд орсон байна штэ. Уралд ороод нөгөө амжилт төсөө гэдэг нь нөгөө улаан өнгөөр тодорч гарч ирлээ штэ. Ферм төмрийн ардааныг болж хөврөө. А нөгөөх нь ямар өнгөөр гарав? Хөвч зэвгэр өнгөөр. Нэг асандаа сая юу явуулсан байх вэ? Юу өсөх урал явуулдаг? Өнгө өсөх урал явууллаа штэ. Өнгө өсөх урал явууллаа тийм үү? За ер нь энэ катионуудыг юугаар танд юм бэ? Ер нь Дөлний өнгө. за сая бид нар туршилтаар хийсэн тий дөлний өнгөөр таньдаг. Анионуудыг Тунцаар. за жишээлбэл ямар тунцуд ах вэ? Одоо жишээлбэл энэ анионуудыг тунцаар аргин юу энэ холоостой ямар тунцтэй тий? Ямар өнгөтэй? Йодтой. За боронтой. Бас шаныг аргентин бороо. Эсод өргөтэй ямар тунцтэй? Юуны? Варис гэдэг. За тийм. За тэгвэл юаныг таних дараах аргууд байдаг байна. Нэгдүгээрт нь тунцжуулах урвал. Энэ урвалаар ихчлэн юуг таниад байгаа вэ? Анион. За зүйтэй. Ямар ихтэй болцороо. За дөлний өнгөөр ихчлэн юуг таниад байгаа вэ? Юаныг таниад байгаа. За өнгөт урвалаар бас юуг таньж болдог байх нь? Тухайн ионыг таньж болдог байх тийм ээ? Ионыг таньж болдог байх. За үнэрт хий буюу заавал үнэртэй байж болох үнэргүйч байж бол хий ахрах хурлаар бас ионыг таньж болдог тийм үү? За зүйтэй. За одоо бүгдээрээ энэ асуулт ажиллая. Нөгөө заавал чинь асуултаа бүгдээрээ багаараа ажиллаа.
За санах дуусна уу? За ашлаа наа татаач. За ингээд асуулт ээлжлээс багаар харуулж явчих. За. За Кубрумээс дөрөв баг. Хөнгөн цагааны яоныг дэвний өнгөөр таньж болно. Тийм. За ямар өнгөтэй бол? Танаа юу ч хариулсан. Танаа болохгүй тийм. Хөнгөн цагааны яоныг чинь тунцоод тавьж байна. Дэвний өнгөөр таньж боломжгүй шүү дээ. За. Натрий яоныг дэвний өнгөөр таньж болох уу? Тийм. За, танах юу гэж харагдав? За. Калиум дөлийг тоосхон улаан өнгөөр буддаг. Зөө. Үгүй. Танах. Качан бол нэмэлт нэштэй яа. Танах. Бүх анионууд нэмэлт нэштэй явдаа таталсан. Яагаад вэ? Анион ч өөрөө хассан нэштэй. Тэгээд юутай толцсон? Нэмэлт зэнхтэй яваад А, Б байж ирэхэд анион хасах. Нэмэлтээ эсрэг зэнхүүд яах вэ? За. Натрий нэмэлт зэнхтэй явсан дөлийг шараар буддаг. Тийм. Аргентин водорын хүнс эдэмсэн цагаан. Тийм. Вариасууд дөрвийн хүнс шар өнгөтэй. Үгүй, тийм үү? Ямар өнгөтэй? Ямар цагаан? Цагаан. Литийн нэмэлт зэнхтэй явсан дөлийг улаан өнгөөр буддаг. Тийм ээ? Литийн нэмэлт зэнхтэй яв. Калиадын ус бол улбар шар өнгөтэй. Үгүй. Яагаад вэ? Одоо бид нар нөгөө 20 уусанд бол бидний калиад байсан шүү дээ. Тэгтэл уусанд нь ямар өнгөтэй байна? Өнгөгүй байсан тийм үү? Үгүй. За, одоо хатсан байгаа. Одоо энийг уусаа хат шүшил, их шүшил ингэ гоцчихж байгаа. За шүшил. Танах хамгийн сүүл шүшил дээр байгаа хамгийн сүүл бичсэн. За танах шүшил. За энийг юу гэж бичиж байгаа юм? За шара. Харилцсан. Өөрийнхөө багийн нэрийг чир амжилт 11 гэж. За танах юу гэж байна? Хоёр бичсэн. Вариас дэм баг хараа. Багшаа амжилт гэж смайлчсан байх тийм. За танах. За 11 наа их тодорчтой хаалт. Сайн хатаж ингэж яахгүй болохоор ингэ бурсаад байгаа хөөе. За амжилт гэсэн гэж бичсэн тийм ээ. За баярлалаа. Хэдэн зүйл асуултыг зөв хийж үгээд тэрнээс тааруулаад өөрсдөө оноогоо тавиарай. За тэгээд нийт оноогоо дүгнээд үз. Хэдэн оноо олж юу? 4 дүгнэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр чи бүдий сайн хийсэн гэхээр чи хамгийн дээд юм 12 оноо авах хэрэгтэй шүү дээ. За хэд оноо авч байгаа юм байна? 12. Бүгдээ зөв хийсэн үү? За. Танаа өөрсдөө 10 чам зэрэг байна. 10 асуулт авах штэ. Тэгээд тиймээс хундлал оноо. Танаа за бацсан. 12. Танаа бүгд 12. За. Вариас дөр аргентин болоо хоёр хитгэвтэй тий. Бүх асуултандаа хариулаад. За гişтэй хийдийн холоороо яаж тавих юм зөгөөж бичлэгийн заавал бичнэ. За одоо бид нар түрүү бид нар литийн холоор ч юм уу калиум гэдэг яна олсон шүү дээ. Тийм үү? Тэгвэл яныг өгсөн байхад одоо литийг яаж таних юм бэ? Холоорыг
Яаж таних юм бэ гэд заавар бичиж ирнэ. Схем зохиогоод тэрнийхээ дагуу заавар бичиж ирнэ. Сорил төрөлтэй аргаар таних катион анионыг таних гэсэн зорилго тавьсан тийм үү? За юу хийв та катионоо яаж таних вэ? Шатаач төрлийн өнгөөр нь танилаа. Анионоо тунцчулж танилаа тийм үү? За тэгвэл бидний анионыг таних тунцсан дээр та нар ямар анион таньсан бэлээ? Анион Есо4 хоёр анион таньсан тунцч чаргаар. Катионоо ямар натрий катион таньсан тийм үү? За тэгээд тэрнээсээ боцоо тодорхойлсон. Нэгдүгээр нь ямар үс гэж бодлоо? Натрий ба хоёр дахь нь катион. За яаны таних бусад ямар аргууд байдаг юм бэ дүү? Хий аргууд өнгөс тунцчул юулийн өнгөөр таних гэдэг ийм аргуудыг үзлээ тийм үү? За хичээл идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Намайг 11 ангид сурч Баццэг гэдэг. Энэхүү катион анионыг таних хичээлээр бид нар ионыг таних болон ионыг таних дөрвөн арга мөн катионыг дүлний өнгөөр анионыг болохоор тунцаар таних өөрийн химийн мэдлэгээ илүү их дэвшүүлж чадлаа. Хичээл заасан дээж авсан багштай үнэхээр их баярлалаа.